Дараагийн мэдээ Словани улсад эдгэршгүй өвчтөе хүмүүсийг бусдын тусламжтайгаар өхүүлэх тухай асуудлаар олон нийтийн санал асуулга явуулж байгаа юм байна. Словани улс эдгэршгүй өвчтөе насанд хүрэгчдийг бусдын тусламжтайгаар өхүүлэхийг хуульчлах хэсэг талаар санал харуулт явуулсан. За ингэхдээ Европын холбооны гишүүн энэхүү улсын хувьд парламентэд 7 дугаар сард бол Евантаназ гэдэг энэхүү үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг баталсан боловч барууны үзэлтэй улс төрч Айлс Примицийн тэргүүлсэн иргэдийн санаачлагаар бям гарагт бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон байна. За хэрэг оролцогчдын хамгийн багадаа 20% нь уг хуулийн төслийг эсэргүүцэх юм бол тус хуулийг хэрэгжихгүй болж байна. За Словани улсын хувьд 1.6 сая сонгуулийн насны иргэдтэй юм байна. За энэ онд хэрэгжихээр эхэлж төвлөрж байсан энэхүү маргаантай хуулийн дагуу оюун санааны хувьд эрүүл саруул боловч эдгэршгүй өвчтөе өвчний зовлон твчгийн аргагүй болсон тохиолдолд за мөн эмчилгээний бусад бүх аргыг хэрэглээд дууссан бол тэдэнд үхэх эрхийг нь олгох ийм хуулийн төслийг баталж байгаа юм байна. За энэхүү хууль тогтоомж нь мөн 6 дугаар сард Их Британий парламентын доод дахимаар баталсан бусдын тусламжтайгаар өхүүлэх хуулийн төсөлтэй агуулгын хувьд төстэй гэж харагдаж байгаа. Их Британий хуулийн төсөлд амьдрах хугацаа 6 сараас бага эдгэршгүй өвчтөе насанд хүрэгчдэд бусдын тусламжтайгаар амиа хорлохыг нь зөвшөөрдөг бөгөөд 2 хэмжээс зөвшөөрөл авч шүүхийн хяналтанд дор үхэлд хүргэх хэмийг өөрөө хэрэглэхийг нь зөвшөөрдөг юм байна. За Словани улсын хуульд 2 эмчийн зөвшөөрөл шаардлагатайгаас гадна бодох хугацаа бол олгоно. За мөн эмийг өөрөө хэрэглэхийг нь бас зааж өгч байгаа юм байна. Дневник сонины энэ 7 хоногт нийтлэгдсэн 700 хүний авсан судалгаанаас үзэхэд иргэдийн 54 орчим хувь нь бусдын тусламжтайгаар үхлийг хуульчлахыг дэмжиж байгаагаа бол бараг 31% нь эсэргүүцэж 15% нь энэ асуудлаар ямар ч байр суурь илэрхийлэхээ шийдээгүй байгаа юм байна. 2024 оны 6 дугаар сард 55% нь бол энэхүү хуулийн төслийг дэмжиж байсан ийм санал асуулга гарч байсан байна. Хуулийн төслийг харин дэмжиж байгаа хүмүүсийн хувьд энэ хууль нь шаардлагатай. Яагаад вэ гэвэл хүмүүс бол зарим тохиолдолд асар хүнд ийм өвчин тоссон тохиолдолд шаардлага өвдөлтийг мэдэрсээр байдаг. За энэхүү өвчнийг нь бол намдаан гэж хэлсэн. Харин хуулийг эсэргүүцэгчид өвчтөе хүмүүсийг үхэхтэн туслах биш харин тэднийг халамжлах ёстой гэж үзэж байгаагаа мэдгдсэн. Ямар ч тач зарим орнуудад эдгээр ийм үйлдэлийг бол хуульчлах асуудлыг ярилцаж байгаа юм байна. За улс орнууд бол сонгуул явуулах за мөн эсвэл зарим тохиолдолд бол тусад нь бие даасан байдлаар бүх нийтийн санал асуулгаар энэ үйлдэлийг бол хуульчлах хэсгээ шийдэж байгаа. За зарим орнуудад бол эдгэршгүй өвчтөе ийм хүмүүсийг амар тайван өхүүлэх нөхцөлийг хангах зорилгоор энэ хуулийг баталж байгаамаа.